Дараагийн мэдээ. За Филиппин улсын иргэн багангийн багш Жүнжүн Докусын 13 жил багшилж байгаа сүүлийн 4 жилд Монголд багшилж байна. За тэгвэл багш нарын баярыг тохиолдуулан түүнд сурагчид болон эцэгхийн төлөөлөл гинтийн бэлэг барьсан байна. За тэрээр хизээч мартагдчихгүй багш нарын баяр болж байгаа талаар сэтгэлдээ хуваалцлаа. No, I didn't expect this. Филиппинд багш нарын баяраар мөн адил сурагчид болон эцэг эхчүүд багш нарыгаа баярлуулдаг. Харин Монголд гадаад багш болохоор бэлэг авна гэж бодоогүй. Хүүхдүүд тарахгүй болохоор нь гайхаж байсан юм. Өнөөдөр хүүхдүүд болон эцэг эхчүүд ийм гинтийн бэлэг барьна гэж сансангүй. Маш их гинтийн бас хизээч мартагдахааргүй багш нарын баяр боллоо. Тэрээр сурсан мэдснээ бусадтай хуваалцах дуртай. Мөн хүүхдүүд бидний ирээдүйн учраас багш мэргэжлийг сонгосон гэлээ. Монгол сурагчтай хайртай тул дахиад олон жил Монголд ажиллахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн тэрээр хүүхдүүдийн сэтгэл санааг байнга анзаарч тэр бүрд нь ярилцаж байдгаа гэдгийг хамт ажилладаг багш нар нь онцлсан юм а. Манай Жүнжүн багш бол маш сайн хариуцлагатай, хүүхдүүдийн одоо юу болохгүй байгаа өнөөдөр жоохон энэ хүүхд маань жоохон гонигтай байна уу, эсвэл маш их баяртай байна уу, одоо энэ бүгдийг харж дэмжиж тусалж явдаг. Хичээл ингээ заасныхаа дараа бүгдийг нь над тархин дотроо хийгээд шалгалтандаа бэлдэрэй гэж хэлдэг байхгүй. Багшийнхаа хэлсэн үгийг хэр биелүүлдэг? Яг нэг 90% биелүүлдэг байхгүй. Филиппин багш болохоор англи хэлтэй амар сайн заагаад тэгээд бид нэр одоо асуудал гарлахад дандаа асуудлыг шийдэж өгдөг. Багштайгаа нэг жаргалтай тэгээд хичээл дээр орохоор нэг инээдтэй тэгээд сонирхолтой. Багш бол ингээд бидний ингээд сайн судаад ингээд амжилтанд хүрээд гэсэндээ ингээд амар гоё зааж өгдөг. Тэгээд тэнд нь би өөдөө их маш их баярлагдав. Бидний алдааг зөндөд засдаг гоё амар сайхан сэтгэлтэй хүн. Жүнжүн Докусын багш бага насны хүүхэдтэй гэрийнхэн нь Филиппин улстай амьдардаг байна. Сүүлийн үед Филиппинд газар хөдлөлт шуурга олон давтамжтай болж нийтийг хамарсан жигсаалж болсон. Энэ үед гэрийнхэндээ хэрхэн санаа зовдгийг тодруулахад Газар хөдлөлт шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдэл азар манай гэр бүлийн амьдардаг газраас хол газарт болсон. Гэхдээ гэр бүлийнхнийхээ төлөө өдөр бүр залбирч байна. Гэр бүлээ маш их санаж байгаач технологи хөгжсөн учраас байнга холбоо барих боломжтой.